За сайн байцгаана уу. Монголик таван маань эхэлж байна. Бид бүхэн бас тэгш сондгоогийн хязгаарлалтанд дараад байтлаа гэдэг. Ацарч эхлэе нэг техникийн шилдэг нэг үднээс. За өнгөрсөн 7 хоногт хэд хэдэн анхаарал татсан асуудлууд боллоо. Нэргсэн өн хашгираа өгчээр ерөнхий сайд өчрөл одоо энэ баяр наадам ойн арга хэмжээнүүдийг цуцлах одоо шийдвэр гаргалаа. Тэгээд энэ бүх найр наадам болоод дуусцсны дараа тийм ийм pop гэхэд pop биш. Тэгээд rock гэхэд rock биш. Тийм. Ийм шийдвэр гаргаж чинь тэгээд энэ шийдвэр гаргаж байгаа шалтгаанаа бол эдийн засаг хүндэрж байгаа төсөв тасалдах аюул учирсан тиймээс одоо хэмнэлтийн горимж шилжээ гэдэг. Уг нь энийг наадмын өмнө эрт энэ хаварч байсан 6 сартч байсан гаргацсан болвол бид нэр 7.3 тэрбум төгрөгийг хэмнэх байжээ. Мэдээж найр наадам хийлгүүл яг за сумдууд өөр өөрсдийнхөө наадмыг энэ ой арга хэмжээнүүдэд болж л байгаа. Гэхдээ энд ингээ шилэн дансыг шүүгээд үзэхлээр сонь тоонод гарч ирдэг. Одоо энэ тэрэлжд байдаг буудлуудыг 180 сая төгрөгөөр 360 сая төгрөгөөр гэл ингээ захиалсан байх жишээ нэ тийм. Яагаад чаав байсан тэр Сүхбаатар энэ алс хол байгаа аймагуудын засаг дарганаар тэрэлжид буудал захиалаа зочдын гэдэг ийм тансаг зардлууд гаргаад байдгийг. Яагаад энэ ресторануудад 180 150 сая төгрөгөөр нь ингээд төсвийн хөнгөийг зарцуулаад байт юм бэ гэдэг ийм л юм гарч ирж байна. Энэ засагч юу нэгээд дараагийн хас зүтгэх нь хэцүүдэг бензин яриулаа тийм одоо бензин яриад юу лээ тийм энэ зүгээр өвлийн бэлтгэл гээл нэг л улс орн ирээдүйд санаа зовсон юм ирээд. Тэгээд үндсэн шалтгаан нь ойлгомжтой шүү дээ, бензин байхгүй. Бисаа өдөр бахан явал ирлээ. За сумын төвийн жижиг колонкууд нь бензинтэй байх үед нь таарад аймгийн төв бол ерөөсөө ямарч авралгүй болцсон байна. 5-6 цагт очирлоо очих шиг юм ирсэн. Тэгээ бид нэр одоо л нэг энэ сум аймгийн наадмыг л хязгаарлаад байгаа юм шиг яриад байгаа боловч хэдэн жилийн өмнө баг сум болгон 100 жил хийсэн шүү дээ. Тэр үеэр монголчууд баг бултаараа л ураг садан хөдөө аав ээжийн нутгруулыг л явсан шүү дээ. Зөндөө муурсаад болж шүү дээ. Би энэ 100 явлаа өгийн нур дээр очиод хэдэн кампийн хүнээс асуулаа. Ер нь хүн ирэх вэ гэсэн. Энэ жил ер нь байхгүй. Яг наадам бол угаасаа наадмын амралтыг яа хүмүүс ойрхон болохоор ирчтэй. Одоо юу ч байхгүй. Орлого бол ер нь байхгүй. Болцсон гэдэг юм ярьж шүү дээ. Тэгээ одоо яахаараа ингэж юм хүндрэхээр ард иргэдээ таанахтай холбоотой гэдэг тий. Одоо тэр дамжны юм тэгэл дараа очил яриад л шүү дээ. Тэ? Та нар ер нь олоолаа явуул ачаал нэмэгдүүлсэн шүү дээ. 2 жилийн өмнө өнгөрсөн жил ч гэсэн наадам энэ тэмдгүүл бүр аймагуудын 100 жил 90 жил гээл тэр чинь бүр битүү идэх гэсэн шүү дээ. Сая би хамгийн сүүл Хяргас нуураас ирлээ. Энэ чинь 7 сарын сүүл 8 сар ирэхэд чинь тэнд бол битүү л багс. Юу ч байхгүй. Хяргас нуур дээр 10 хэдэн машин л байна. Хэдэн одоо еврейчүүд нэг Израилийн жуулчлалын бензин үлээгэл програм майхан дотор байчих шиг үнэ. Өөр Монгол юу ч байхгүй. Зоогийн газар нь хинч байхгүй. Бид нар 3 цаг хугацаа биднээс өөр хинч ороогүй тийш. Үдийн дөрөв өгөө тийм л шүү дээ тий. Одоо жил болгон тэгэл за нөгөөдөл чи ирж ийн гэж бид нар тий. Бөөн төгжрөл болоод энэ замууд Баян зүрхийн төвчөө хоёрын төвчөө буцагсаад тий. Хөвсгөлөөс жил болгон одоо энэ зам болвол хөвсгөлд гоё байна, энэ зам улсад гоё байна, хэцүү ад руу явж ийн гэл ингээл монголчууд чинь аялдаг шүү дээ тий. Гэтэл одоо тэр жил энэ жил болвол юу ч тийм юм босонгүй шүү. Аараа гэл одоо сар гарангийн турш байнгын өдөр болгон Монголын сор гэсэн дуучид хамтлагуудыг аваачаал тоглолтууд хийлгэн тийшээ очиж үзэж байгаа хүн байхгүй. Бензингүү тий. Бензингүү явах чаас араагаар нь дайраад өнгөрсөн юм харагдахгүй. Тэгээ бензиний асуудал хүндэрчих шиг боллоо. Тэгээ бид нар ч нөөсөө нэг 11 сар 1 сар идэр чинь бас нэг чомстол нэг хэсэг жоохон оочрж байгаа л тэгээ нэг байдал гайг уртсан. Тин шиг үржлэх бах гэж бодорцсон. Яг олон улсын хэвлэлүүдийг хараад ч юм уу тий. Яг юу болж байгааг харахаар Оросын шатхан үйлдвэрлэх хүчин чадал 24 жилийнхаа хамгийн доод түвшинд хүрчиж
Тэгээд Оросууд нэг одоо 27 оны 7 сар хүртэл ер нь экспортлохгүй болсон. Гэтэ яг засгийн газрын хоорондын хилцээртэйгээд Монгол улс тэрэнд нь хамаарах гэдэг Оросоос авч байгаа ч гэсэн яг одоо Ангарскийн үйлдвэр дээр очиод ингээ авъя гэхээр тэд нар ингээд гэрээнийхэн дагуу ачаалтаа дүүргэж өгч чадхаа болсон бензин байхгүй болсон. Тэгээд одоо юу гэх юм нэг бусад одоо юу гэдэг Оросын дотоодын хэрэгцээг хангаж чадах болж байгаа байхгүй. Одоо тэр Калининград ч гэдэг юм уу нөгөө Крим мэтэр шүү дээ. Тэрэнд бол бүр бензин бүр огт байхгүй болсон гэж. Тэгээ баруун тишээ байгаа бензин үйлдвэрлэх тэр хүчин чадалтай том үйлдвэрүүдийг нь Украинчууд дроноор будаа болгоцсон. Тэгээ нөгөө дроны хамгаалтаас ажиулах гадаадсны тор морчгнууд TV-нүүд тэгэл ер нь бол дараа жилийн 7 сар хүртэл одоо Оросд муу чанартай бензинийг хүртэл хэрэглэхийг зөвшөөрч. Тэгээд яг энэ дээр юм олон улсын шинжээч гэх юм уу дүгнэлт гаргасан. Ер нь нэг жил бол Орос улстай, Орос албаны улс бол бензинийхээ хэрэгцээг одоо бүрэн дүүрэн дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй гэдэг иргэд албан бусаар те зөвшөөрчлөө гэж үзэж байгаа юм. Тэгээ манай дээрэс нь нэг баруун талд нь үйлдвэрүүд нь сүрдсэн. Тэгээ одоо зүүн талтаа ингээд илүү их нөгөө логистикийн одоо төмөр замын ч юм уу ачаа тээвэрлэлт гэдэг нь ингээд ачаал нэмэгдээд эхэлсэн байна. Тэнгүүт одоо бид нар бензин атсан ч гэсэн амар оочор дараалтаагаар одоо жишээлбэл ингээд орж ирэх Монгол руу бензин эдэр ингээд орж ирэх. Тэгээ ер нь бензин бол 2027 оны 7 сар хүртэл за энийг гэхдээ хамгийн багтаа гэж байгаа шүү. Ер нь бол байнгын хомсдолтой байна гэдэг бол Оросоос авах бензин бол байнгын хомсдолд орно гэдэг бол ингээд тодорхой болчлоо. Тэгээ одоо бид нар ойлгомжтой Солонгосоос сая гал унтраах гэдэг авсан Хятадаас бас бензин авч байна. Тэгээ эдгээр чинь логистикийн хувьд Оросоос бензин авахаас 3-4 дахин одоо үүдний тээвэрлэлийн зардал нь илүү үнэтэй байна. Гэх маягаар ер нь бол бензиний үн бол нэмэгдэх нь тодорхой болсон. Хомсдлын асуудал улам хүндэрнэ. Тэгээ одоо ингэж нормын системд оруулаад нэг өдрийн 50,000 төгрөг гэдэг. Тэнгүүтээ тэгш сундгаад оруулаад энэ асуудлаа үн чөлөөлж шийдвэрлэхгүй бол одоо юу гэдэг одоо ингэж энэ очор дарааллын асуудлыг бид нар одоо ингэж одоо юу гэдэг үнийн төсөлтөөр шийдвэрлэхээс өөр арга байхгүй. Тэгээ эн чинь яагаад ингэж чинь гэхээр хүмүүс одоо уг нь манад уг нь өдөртөө 38,000 машин бензин авдаг юм байна. Гэсэн чи одоо 110,000 машин болсон байна гэж аахгүй. Тэгээ нөгөө хомсдолж байгааг ойлгоод бид нар чи банкад өрөөд гэх маягаар ерөнхийдөө үнийг нь барьсан байгаа учраас ингээ очиод тэ дур дураараа бензин аваад нь штэ. Үнийг одоо яг хомсдолтой нь эрэлт нийлүүлэлтийн хуультай тулгуурлаад ингээд орчих юм бол үн чинь ингээ нэмэгдэндээ. Тэгэхээр одоо яг шаардлагатай машинаар явах хүмүүс нь бензинээ аваад машингүй ингээ зүгээр годамжин зугаацах гэжсэн хүмүүс жишээлбэл хэрэгцээтэй юмдаа мөнгөө зарцуулах үүдээс энэ чинь ингээд эрэлт нийлүүлэлтийн хуулиар бензинээ нийлүүлж харьцуулж байгаа тэ. Гэтэл тэр асуудлыг засгийн газар ингээд ерөөсөө авч хэлцэхгүй ингээд бензиний үн аль хэзээ нэмэгдсэн шүү дээ цаанаа. Тэгээд сая ямар сайндаар засгийн газар ч онцгой албан татвар юм 0 болох уу тийм. Тэгээд энэ одоо ингэж хуурч цаг хугацаа алдаж ингэж очрлуулдаг болоод үүний чөлөөлөд хурдан бензинээр одоо ингэж хүмүүсийн хангамаар байна. Ийм проблемтэй бид нар нүрд орчлаа. Яг 3,000 төгрөгийн бензин гэдэг бол ер нь яг тогтоож барьсан л үн шүү дээ. Тийм нөгөө татаас Солонгосын бензин литр 5,000-аар ч юм уу орж ирнэд яриад байна шүү дээ. Ер нь үнэ чөлөөлөх хэрэгтэй. Чөлөөлөх юм бол мэдээд энэ чинь олон импортлогч сүүлдээ борог өөрсдөө шаардлага хангаж байгаа бол хаанаас хамаагүй олгоод ирэх юм яриа сууж байгаа. Би танаар канистр бодлоо. Одоо сая бид нар урдлах дугаар дээр бас шүүмжилж лээсэн те. Ер нь би одоо хүмүүс миний яриаг бас би бас дутуу бэлтгэлтэй байсан даа ч юм уу бас хагас дутуу ойлгосон. Ер нь бензин яг би нэг тийм тусгай зөвшөөрөлтөө компаниудыг ч юм уу те импортлогчдын монопол эсвэл нэг цөөн хүмүүсийг дэмжиж байгаа юм бол байхгүй. Гэтэ бензиний 8 ч өнөөдөр дэлхий дээр бодит одоо гэдэг байдал дээр засгийн газар хоорондоо хилцэрэл явагддаг. Тийм л одоо худалдаа штэ. Тэгээд тэр Оросын юу гэдэг Роснефть ч гэдэг юм уу тэр компаниуд ч Монголоос энэ нэг том агуулгын сав одоо нөөцтэй те тэгээд нэг юм ачаа тээвэрлэлтийн бүх асуудлаа шийдэж мэдсэн. Тийм л том компаниудтай л одоо юу гэдэг одоо тэр солонгосон чалгаагүй хятад чалгаагүй хилцээ хийнэ. Тэгэхгүй ингээ яг үнийг хэлэхэд канистр бариад ч юм уу би нэг портер унаад хил доож очиод бензин аваа гэж тийм юм угаасаа байхгүй. Хэмжээгээр зарна л да. Тэгээ тэр дээрэс нь одоо тэр тээвэрлэлтийн асуудал ч юм уу агуулга савны асуудлыг шийдвэрлэсэн байгаа уус хэдэн компани л байгаа шүү дээ Монголд.
Нөгөө үед нь хичнээн одоо Солонгосоос очиж бензин авах боломжтой байсан ч гэсэн авчираад бензиний хаана хадгалахын гэх маягаар бидэрт өчнөө юм бэрхшээл байна те. Тэгэхээр тэр одоо засгийн газрын хэрэгжүүлж байгаа тэр нэг юм тусгай зөвшөөрлийг үгүй болгож тэр бол худлаа. Тэр бол зүгээр одоо нэг юм бас л гав намжаах гэсэн популизм шоу гэхгүй. Энэ дайны хажуугаар дажин хичээр альва энэ хомсдол асуудал гарч ирэх болгонд те эрх хэрэгчдийн зүгээс одоо энэ жишээ нь Дамдын юм гэдэг сайтыг бол одоо зайлуулах цаг болсон байхгүй. Асуудал болгоно бүр дээр иргэд рүү бороо өгч идэг те. 7 сард хангалттай 3 сарын 120 хоногийн нөөц байсан чинь сарын дотор энийг байхгүй болгочлоо гэх. Тийм үнэхээр худалдаа авалт болцсон гэдэг статистик байхгүй байгаа шүү дээ. Өөрөөсөө харин нийлүүлэлт эсэргээрээ багасч ийсэн гэдэг тоо. Одоо энэ хомсдол бий болоод түгээлтийн аппликейшн хийлгэж байна гэдэг солиороо сууж шүү дээ. Энэ бүр нэг ингээд асуудал болгон дээр мөнгө болгодог тий. Дээр нь болчлог ингээд хязгаарлах гал үзээд байдаг. Ковидор бид нарыг одоо хүний эрх рүү яаж дайрч халдчихийла те нэг нөгөөгөр нь эсэргүүцэж байгаа. Тэгээд тэнд өөрсдийнх нь дабл стандарт гэж юм яаж үйлчилж ийснийг одоо энэ хууль зүйн сайд байгаа шадар сайдын ихнэр эмнэлэгт явж ийсэн халуун сартаа цай хадмуудтай авчил өгж ийсэн жишээнүүд зөндөө шүү дээ. Гэтэл дарамт болохоор энэ одоо шатгууны асуудал ямар ч нөлөөгүй гэдэг нь улсын хурлын дараа тэр ховдод очиод цэнхэр дэлмсөөд те бүр дресс кодтой юм шиг бүгдээрээ дагцсан нэг цэнгэр дээлтэй ингээд найр наадам хийгээд явж байгаа. Жирийн иргэд болохоор хэдэн цагаар ч ажиллаж байгаа бүүмэд те явж байгаа л яг авдгийн даваан дээр нь очиод урдуур бензин дуусчлаа гэдэг л маргааш нь очирлыг ихлээр маргааш нь тэр дугаарт машин өгөхгүй те машинд нь бензин олохгүй гэдэг ингээд өөр нь энийг заавал тэгш сондгоо гэж хязгаарлаад байх хэрэг байхгүй. Тэгээд өөрсдөө зүгээр л авах нь ингээд орчлоо. Ер нь яг ингээд тооцоолоод үзсэн чинь яг тэр Солонгос, Япон, Солонгостой хятадаас авах зардал эдгээр ингээд тооцоолоод үзэхээр литр одоо бензин бол 4800 5000 энэ төр болж байгаа байхгүй. Одоо тэгээд зах зээлийн хашаараа тийм болж байгаа. Төлөвлөж хэрэгтэй. Тэгээ Орос бол мөддөө одоо тэр хямдхан бензиний бид нар дүүж чадахгүй. Одоо Орос ч өдөрт 110,000 одоо тонн хэрэглэдэг юм байна. Тэгсэн чинь одоо яг 85,000-ыг үйлдвэрлэх тийм хүчин чадалтай юм байна. Тэгээ өөрөөсөө гаднаас бензин түүхийд тосоо зарж байгаа хэвээрээ. Тэгээ нөгөө бензин үйлдвэрлэх хүчин чадал үйлдвэрүүд нь хэцүүдсэн. Тэгээ энэ төгөөс авахар болсон байлээ. Казахстанаас, Белорусаас авахар болсон. Өөрөөсөө бензиний импортлогч одоо өрцсөн байгаа байхгүй тий. Одоо энэ зах зээл гэж одоо бид ингээд ярьж байгаа шүү дээ. Ер нь бол зах зээлийг бол хинч дийлдэггүй гэдэг бид нэр ингээд алхам тутамдаа харж байгаа байхгүй. Жишээл нөгөө хайки нөгөө Knowledge Society гэдэг нөгөө ном дэр байдаг шүү дээ. Үн өөрөө юу гэдгийг нэмээ мэдээлэл дунд ингээд оршиж юмаа гэж байгаа шүү дээ. Үний одоо ерөөс нийлүүлэлтийн хууль чинь. Тэгэхээр бид нэр одоо ч бол над дээр нэг жишээ байна. Би жишээл бид тэгж хүнчин 4-5 цаг очил бензин авах боломжгүй байгаа байхгүй. Гэхдээ надад хэрэгцээ шаардлага байна. Одоо ээж би муудах ч юм уу ингээд нэг юм яралтай тохиолдолд би бензинтэй л байх хэрэгтэй байгаад байгаа. Гэхдээ энэ асуудлыг би одоо зах зээлийн хуулиар нь шийдэж байгаа шүү дээ. Би нэг колонкины таньдаг хүнд ч юм уу эсвэл нэг зурчичаар дамжуулаад яг арай илүү мөнгө төлж байгаа нэг 100,000 төгрөг одоо банкад өргөд өгж байгаа. Би үл бензинийхээ ингээд боломжоор ингээд хангалтж байгаа байхгүй юу? Жишээлбэл юу гэдэг нь дамд нэмээ одоо 50,000 гарч гэдэг юм уу тэг сандгаар гэж юм бол тэгвэл төрийн л юм арга хэмжээ. Тэгэхээр ингээд нөгөө түрүү хасар хийчихэд үнийг чөлөөлчихөө гэж энэ ч өөрөө шодог юм байхгүй юу? Жишээл өнөөдөртөө бензиний ч юм өнөө маргааш бензиний шаардлагагүй гэр нь хажууд нь байдаг ч юм уу тийм ээ үйлдвэр нь хажуудаа байдаг тэр нэг бензин хэрэглэдэггүй одоо юу гэдэг гар урлал ч юм уу нэхий бэлээ одоо ажил ойдаг ийм үйлдвэрлэл тийм ээ ингээ явж явах боломжтой үнийн чөлөөлчхөөр өнөө маргаашгүй бензиний шаардлагатай байгаа юу гэдэг одоо UB cap ч юм уу тэд нар үнийн нэмээ явдаг ч юм уу эсвэл одоо түгээлтүүд байна тийм ээ порт руу хүнс түгээж байгаа энэ одоо бидний хүнсний энэ нөөцийг хангаж байгаа ганц юм чигээр түгээлт шүү. Тэгэхээр яг тэр нөгөө юмын чөлөөлж өгөхгүй зөвхөн ингээд нэг ийм хиймэл арга хэмжээ аваадахаар тэр цаа зах зээлийн хуулиар бид нэр яагаад ч ялдчихгүй. Нэгдүгээр хомсдол болоод энэ чинь нормын системд орчиж байгаа шүү. Энэ чинь цаг хугацааг амар алж байгаа. Тэгээд ингээд мөнгөн дүнгээр бидэрт ингээд тохирт нь харагдахгүй байгаа ч гэсэн цаанаа одоо гэдэг цагаа алах байдлаар бас адилхан эдийн засгийн хувьд мөнгөн дүнгийн хохирт гараад байгаа байхгүй. Зөв нөгөө үл харагдаг, ил харагдах гэж яриад байдаг тэр л байгаа. Тий одоо энэ үн чинь угаасаа зах зээл дээр харьцангуй хомсдол эдрийг илэрхийлдэг тохио штэ.
Тэгээ үн чинь тэр мэдээлэл гэж хайка яриад байгаа чинь тэрний хэлээд байгаа те. Гэтэл одоо хомсдолгүй орсон учраас үн нэмэгдэх нь өөр аргагүй. Энийг ингээд үнийн хэвээрээ байлгаад байх юм бол бензин огт олтгоод болждөг байхгүй асуудал. Ерөөсө ганцхан тэр одоо хойд солонгос бүх юм үнгүү те. Имлэг нь үнгүү ийм тарай нүнгүү гэдэг одоо имлэг нь эрүүл мэндийн үйлчлэгэн уусаж ийм ерөөсөө байдаг гэдэг чинь ийм ч багтдаг яг тэр зах зээлийн имлэг нь үнгүүч авч тосол дээр үнийг бодлуулад те харахад ингээд нэг баг юм шиг ингээд харагдаад байгаа боловч энэ цаагаараа одоо айл хэзээний зах зээл бий болсон байгаа шүү. Одоо энэ бензин колонч ч юм уу тэр элдв янзын энэ бензин түгэл бүгэлтэй холбоотой хүмүүс чинь айл хэзээний шагаар дамлаа зах зээлийн нөгөө хар захаараа хүмүүс чинь ингээд дуудлагаар бензин аваад айл хэзээний ихэлцэн нөгөө зүгээр нэг наад захын нэг сэргэлэн мопедтэй залуучууд чинь одоо жишээлбэл те нөгөө очор бочронд нэг тэг сондгоо өөрчлөхгүй болохоор ингээд 2-3 литрээр бензин аваад буцаагаар юулээд тэгээд зарчиж бизнес олцсон байгаа байхгүй. Тэгээд эн чинь өөрөө нөгөө проблемыг зах зээлийн аргачлалаар шийдэх гэсэн л арга болохоос ш нэг амар муухай гэмт хэрэг мэрэг үүсэж байгаа юм байхгүй шүү дээ. Маф коррупц золоод байгаа. Тийм учраас зах зээлийн хууль үүссэн. Тэрийг төрийн хуулиар бид. Тэгээ одоо нэг юм үлгэрээс татгалзмаар байна те. Одоо байнгын бас нэг олон энэ одоо юу гэдэг хятадаас ч юм уу солонгосоос ч юм уу ингээд байг авч яхад яа тий одоо жишээлбэл славанаар бол тэгээд байхгүй. Одоо ингээд энэ хямрал олонгууд Оросын бензинээс бид нар татгалзаж олон их үүсвэртэй болох боломж нэмэгдээ гэж солиороо. Оросын бензинээс хамаагүй үнэтэй бензин одоо аваад яг ингээд хэрэглээд үзэхээр эдийн засгт бүх юмд нөлөөлнө штэ. Бүх зүйлийн тээврийн зардал нэмэгдэн тэгээд бидний амжилтны улам нэмэгдээд ирэнгүүт тэгээд бид нар тэр нь ашигтай хөлбөр рүү гуй өгдөг нь уусаа харагдана. Аа ер нь нөхцөл байдал докторж штэ. Орос ингээд сүүрчдгүүл юм бол. Нөхцөл байдал нь 2-3 жил ч юм уу тогтворчлоо гэж бодоход хичнээн солонгосоос одоо авч байгаа гэсэн буцаад хүсээгүй Оросоос бид нар авахаас өөрөө аргагүй болдог байхгүй. Энэ чинь хэрэглэгчдээ өөртөө хямдхан юм авахыг хүсэж байгаа тэр худалдан авалтаараа одоо юу гэх юм тэр сонголтыг хийгээд байгаа болохоос хасар Оросыг дэмжиж байгаа биш байхгүй юу. Гэхдээ тэгвэл одоо энэ бензин газрын тос боловсруулах үйлдвэр гэдэг юм яриад байна. За миний санаж байгаагаар жилдээ сая 500 мянган тонн хичээлүүдтэй түүхийн нефтийг оруулж ирээд тэгээд 500 мянган тонн хичээл үйлдвэрлэж хичээлээ. Би тоог нь андуурсан биш магадгүй шүү. Ямар ч гэсэн энэ үйлдвэр 2022 онд $800 гэсэн те үйлдвэрлэхийг гэсэн шүү дээ. 22 онд ашиглалтанд орно гэжсэн. Тэгээд одоо 27 болсон. Тэгээд сүрдээ 29 болоод дээрээс нь тэр чинь нөгөө түүхий тосоо аваачих нөгөө нэг юм хоолоо молоогоо бариагүй тэр нь бас санхүүжилт нь шийдэгдээгүй ингээд өрн нэмэгдээ зардал нь нэмэгдээ тэр ер нь хизээ баригдах нь тодорхойгүй. За тэгээд тэр баригдлаа гэж бодоход бөө авилга хулгайлуугаар ороод тэрний одоо юу гэдэг манай монголчин зарцаамыг их өндөртөө тийм нефттэй ч гэнэ. Тэрнийг нь одоо юу гэдэг нэрж мэрлээ гэж бодоход тэр нь Оросын бензинийг үйлдвэрлэхээс хамаагүй илүү өндөр өртөгтэй маягтай. Энэ маягаар одоо жишээлбэл хямд шатхууныг зах зээлийн дийлэхгүй байхгүй. Яг нэг хүмүүс тэгээд ашиг хамаагүй үндэсний одоо гэдэг аюулгүй байдал гэдэг. Үндэсний аюулгүй байдал гэдэг чинь тэр ашигн дээр л тогтсон шүү дээ. Тийм шүү дээ. Яг л одоо худалдан авах чадвар чинь үндэсний аюулгүй байдал та илүү өндөр үнэтэй бензин авахд одоо тэгээ бэлээ юм уу 2000 одоо хэдэх бол бензин 2500 3000 шүү дээ. 3000 бензинийг 95 бол 6000 төгрөгийн бензин хэрэглэхэд та өөрөө бэлэн юм уу гэдэг л асуудал байгаа юм чинь тийм. Яг чаддаг бол хамаатай. Тэгээ Монголын бензиний хэрэглээ чинь жил болгон нэмэгдэж байгаа. Тэгээ тэр үйлдвэр чинь хизээж ашиглалтанд орох нь мэддэхгүй ашиглагдлаа гэхэд за яг үндэсний үйлдвэрлэгээд бусад бензинд өндөр татвар тавиад нөгөө бензинээр ингээ хангах гад оролдоод үзье гэж бодъё. Тэгвэл одоо энэ цемент үүнд бас нөгөө нэг хятад цементийг хориглоод нөгөө нэг ямар мон полиметрийн цементийг 6 дахин өндөр үнээр худалдаж авдаг шиг 20,000-аар бензин авдаг болчих юм бол одоо ер нь та нар машин авч чадах юм уу гэсэн тийм л асуудал байж байна. Тэгээ энэ чинь ганцхан бензин юм биш. Зөвхөн машин барихтай холбоогүй шүү дээ. Эдийн засгийн бус бүх бараа бүтээгдэхүүн нөлөөлж шүү дээ. Тээврийн зардал тэр чигтээ нэмэгдэн шүү дээ. Тэгэхээр энэ одоо манайд чинь уул уурхай бүтээгдэхүүн ч гэсэн те бензин дизелээр хөдөлгөөн. Тэгээ бүх эдийн засаг чинь энэ эрчим хүч чинь тэр чигтээ бензинтэй хамаатай аж үйлдвэр чинь тэр манай эдийн засаг айгүй хүндрэлд орно гэдгийг ойлгохгүй нэг их хормоор яриад ингээд одоо хамгийн фанат гэж солио хамгийн түрүүнд Оросыг фанатлаад жаах юм Орос надаар фанатлуулаад жаах юм шиглээд тэгээд додцсон үү намайг фанатлал Кремлийн сурталч гэсэн чи би баярлаад
Яа би чи одоо тэр шууд Песковтай харьцдаг маягаар Кремлийн үзэл судалж ихээр чи би чи айгүй өндөр түвшний хүмүүс Facebook-ээр гамгүй нэгдэг. гам баярах битүүрийг те солиорж байгаа шиг. Кремлээс Би ер нь Оросыг хизээж магтаагүй. Бодит байдал ийм л гэдгийг сануулсан болохоос Оросыг дагын магийн гэсэн санаа би юур гаргаагүй. Масар гамбах хоёр мэдж байгаа тэр Орос бидний найз биш, Хятад бидний дайсан биш гэдгийг чинь би анх тэр үгийг гаргаж ирсэн шүү. Энэ Одоо тэр үгийг ашигладаг хүмүүс миний эсрэг намайг Оросын торол морол. ер нь энэ жоохон реалистик өнцгөөс харах юм бол сайн уус муу уус гэж байхгүй шүү. Үндэсний ашиг сонирхол гэж байгаа шүү. Тэр нэг монголчуудын нэг айгүй сайн мэддэг үг гэдэг штэ. Киссинжерийн хэлсэн үг гэдэг штэ. Үрдийн одоо юу гэдэг нөхрөл гэж байгаа. Үрдийн ашиг сонирхол гэж би гэдэг чинь тэр чинь улс төрийн хувьд хүн хоорондын харилцаагч хэлж байгаа цаашлаад улс орнуудын хоорондын харилцаагч хэлж байгаа шүү дээ. Мөнхөд Америктэй найзлан, мөнхөд Хятадтай найзлан, мөнхөд Оростой найзлан гэж байгаа шүү дээ. Их ашиг одоо гэдэг нэг шугамн дээр огтлцсонгууд цуг явдаг болохоос ш тэр нь зөрөлдөөд ирвэл тэгээд хоорондоо зөрчилддөг хүний ороогийн түүх чинь тэр. Тийм манай либералууд ер нь бодит байдал их дургу байхгүй. Нэг арматик хүмүүс их дандаа төсөөллөөр амьдрна. Одоо н Орос Путин, Хятад Ши Жинпин өнгөрөөд унчих юм бол энэ хоёр айгүй либерал норчих нь гэж ийм ардсан либерал ус өрөндөх шиг болно гэдэг ийм юу багш төсөөлөл баг шүү. Тийм боломжгүй шүү дээ. Боломжгүй үедээ бид нар ингээл олон улсын харилцаанаас хараад явж байгаа үст. Ямар өөрсдөө зохиож яриад байгаа. Америкчууд өөрсдөө яриад шүү дээ. Би зохиож ярьж байгаа. CNN, BBC, Al Jazeera гэдэг энэ өрөндийнх нь үз. Тэн дээр чинь байгаа шүү дээ. Иран яагаад дийлдэхгүй Орос Хятад хоёр нь дэмжлэг үзүүлээд дээ шүү дээ. Чин зүгээр Ираныг норхыг Иран өөрөө өсөхгүй нөгөө хэд ч өсөхгүй шүү дээ. Ер нь тийм Иран ч гэсэн хүчтэй болсон. Хамгийн шүү дээ ер нь эртний шал бороотой хэлж байгаа байхгүй. Тэгээд Дональд Трамп одоо нэгэнд Америкчуудын 70% эн чинь буруу байна гэдгийг хэлээд Дональд Трамп чинь 90% нь унцлаа шүү дээ. Ормозын хоолой хяналтаа алдсан шүү дээ. Тэгсэн мөртлөө нөгөө хяналтаа алдсан тал нь ялагч гэж юу байна. Ер нь анхын дай гэсэн шүү дээ. Тэгэхэд 3 дугаар сарын ихээр Монголын либерал сэхэтэн энэ улс төрийн таймчнаар юу гэж ярьж Иран дэглэм нурж гин Трамп маш зүм зүйлээ Ираны ард түмэн гудамжиндаа гарсан уу гараагүй шүү дээ. Тэгээ тэр дайны их үеийн зорилго нь юу байсан? Ираны цөмийн хөтөлбөр байсан биз дээ. Цөмийн зөвшөлтөг одоо тэгсэн чинь Ормозын хаалгыг хаах гэдэг хамгийн доо асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь ингээл бүх одоо дэлхийд дахин нэг нефч үг Ормозын хаалгыг одоо дэлхийн газрын Азууд ялангуяа үзүүл. Биелүүлтийн 30% те Аз номхон далаараа ялангуяа те Америкийн компаниуд харин ашигтай ажиллаж байгаа юм байна. Одоо Exxon Mobil гэх энэ компаниуд яг ашигтай ажиллаж байсан чинь нөгөө тэдний орд газрууд үйлдвэрүүд нь дандаа Америктэй, Мексикийн болон энэ усууд дэтх энэ Ормозоос бол төдийл хамаарлаг болсон. Хязгаарлалтын сонь юмнууд зогсоохгүй бол манад тий яг одоо урал суралт болгож шít. Энэ үеэр хязгаарлалтын юм байгаад хөдөө орон нутагт төчнөө хязгаарлахгүй байгаа гэж гээд байгаа ч гэсэн тэнцээ түлш очиж гин үү гэдэг асуудал байхгүй. Бид нар машин хിവэрээ яг хураахгүй гэдэг сонголттой бол яг ногоочд бол сумын төв дээр бол нэг 20-30 машин байгуулах юм биз дээ. Бисо явахдаа яг сумын төвөр бид нар сумын колонкос бензин авч ирэх хэрэг тэнд чинь тийм дараалал үсээ зогсохгүй. Батүр өөрөнгө Батүлцэгээс авлаа. Ховдын Баян хонгорын бөмбөр сумаас авлаа. Тэгэхээр аймгийн төвнүүд утга алдсан байгаа байхгүй. Тэгтээ айл малчин айл болгоны гадаа нэг плюс 20 гэдэг болцсон л тий. Мотороо, брусероо, моцикл. Үгүй одоо тэр нөгөө хуучин талууд нь штэ. Тэд нар ч хонь мал хариулдаг машин болсон юм. Тэгэхээр одоо бид нар яг бензин үүнд орно ер нь тэгээ бүсээ чангалах нь бол ойлгомжтой болсон. Үнэ чөлөөлөхгүй бол болохгүй. Тэгээ одоо ингээд нөгөө монголчууд ч бас ингээд нийтийн тээвэр мэврээ огт хөгжүүлэхгүй бүгдээрээ ингээд машинтаа болоод яг хүүтэн ус учраас аргагүй. Тэгэхээр одоо тэгтээ дураараа машинаар нэг ингэж тэнж мэддэг тэр нөхцөлөд харьцангуй хомигдох л та. Тэгээ одоо ойлгомжтой шүү дээ. Би ч тэр л явдаг ойлгоно. Тэгээ одоо ингээд хасаа битүүр чийлэл зүгээр л өөрөө жоохон өөдөнгуудаа цомжин болдог руу машинтаа замдаа хөгжүүн сонсоо явж яадаг ч тийм. Тэр сая гээд болчихж байгаа. Тэр сүүлийн баг 10 тоног ерөөсөө машин ч өрсөнгүй би. Одоо ингээд нэг өөр зур явахын төлөө би нэг машин бариад урд нь дандаа явж байсан бол одоо ингээд за өнөөдөр ч яг бороо ороод машинтаа л ирлээ. Би бас өнөөдөр хүн хэрэглээгээ зохицуулна шүү дээ. Сонголт хийх. Одоо ч би нөгөө UB Cup их ингээ барьдаг байхгүй юу? Өөрөө машин аваад ингээ харж нөгөө
цаг их ордог байхгүй ингээд шүүх мөгөг тойрсоор шүүх хурлаасаа хоцорчин. Тэгэл ингээд төлбөртөө зогсоол хайж олоод тавиал дээшээ алхаад ингээд чинь ажил алдагдаад байдаг. Тэгвэл UB-Cup-ыг барин. Тэгсэн саяны энэ бензиний хомсдлооч энэ одоо UB-Cup энэ 2000 болсон байлээ. Энгийн нь. Тэгэл 4500 байсан шүү дээ. 1500 байсан. Сая нэг сүүлийн 2 7 хоногийн хугацаанд 500 төгрөг нэмэгдэж байгаа байхгүй. Тэгээ одоо бид нар бас бензиний үнд оруулахыг хүсэж ин лобби моби гэж ойлгох үү те. Нефтийн компани лобби гэж дээр бас яриад байна. Одоо хүсэн хүсээг орно. Тэрнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нэг бол одоо юу гэдэг ингээд бензин олохгүй хямдхан нэртэй бензин нь олдохгүй ингээд өдөр 5-10 цаг очирдаг нэг ийм байдлаар ингээд цаг хугацаа аваад ингээд улам эдийн засаг яваад байна. Эсвэл одоо тэр бензин чи одоо зах зээлийн үнэгээр хэд байх хэвээр тэр хэмжээндээ очоод тэгээ очир авахгүй болно. Ийм л хоёр сонголт байгаа. Засгийн газар одоо хэр энэ үсээгүй тэр үнийн чөлөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ хэр одоо ингэж худлаа арга цаахыг нь бол би бол мэдэхгүй тий. Одоо хуучин зөвөр нөгөө өдөр хязгаарлалт дугаараар нь хийдэг байсан бол одоо бүр явах суухыг чинь төрчин заадаг болоод хяналтаа тогтоочж. Тэр гиндээ зарлчлаа ш сая тий. 100,000 жолоочд энэ нөтийн аппликейшнээр яхад 7,000 хүн давтаж авсан байна тэр хязгаарлалтынхаа өдрийг солиороод авахгүй. Тэд нар тэр хүн хичнээн очирлоо тэр чинь очир дайсан юм байхгүй л байгаа ш. Авчаал дахиад очирлж байгаа. Янз янзын хөдөлгүүртэй машинтай хүмүүс юм дээш чинь хийх авах нь тэр хүний эрхийн асуудал гэж юусоо тийм юм хууль мөр байхгүй шүү дээ. Тэгэхэд 7,000 хүн ингэсэн байна гэд одоо жигшүүлэх гээд те энэ хулгай хийгээд байна гэж байгаа юм шиг юм яриа сууж байгаа байхгүй. Тэгээ ингээ харахад энэ чинь нэгийг ингээ өлгөж шонд өлгөж үзүүлж байхгүй тий. Энэ дайсан чинь тэгээ хамгийн муухай зөвүүн тэр чинь хүний худалдаа авсан тэр баримтыг цаагаар бидний өдөр тутмын хэрэглээ бидний үйлдэл болгоныг цаана хямжаадаг болсон гараад ирж байгаа. Оорол моорол гэдээ байнга ярьдаг бид нар урд нь энэ подкастаараа тэр одоо surveillance системд ажиглагч төрөгдөг асуудлыг зөндөө ярьсан учраас дахиж тэрнийг нэг яриад байгаа. Гэхдээ ингээд өнөөдөр жишээлбэл яг тэгдэг гэдэг нь ингээд батлагдаж байгаа. Уг нь бид нар чи их гавь байгуу сайтаар ирсэн те. Нөгөө зүйдээ ярих гад тулгаагаа ярих гэдэг шиг ингээд баригдаж байгаа. Муухай байна. Одоо тэр зарим дэлгүүрүүд бол яг үнэндээ хэлэхэд нөөттэй авах юм уу нөөтгүй авах юм уу гэх тээ. Тэр айгүй гой санагдаж байна. Тэр нь хувилбар харин зөв байгаа байхгүй. Одоо эн чинь би юм худалдаж авахар чи миний юм юун зарцууж хянаад байна шүү дээ. Та асуух уу? Эсвэл нөөтийн баримт авах уу гэж байгаа байхгүй. Одоо манай ажлын ойр хаврах газар яг тийм. Одоо энэ тийм юм орчдоо шүү дээ. Ямар бай баярлалт юм бэ хүн чинь. Асуулаад авах. Нөөтийг чинь төрж дийлгээ болж штэ витэр хөөс. Тэгээ одоо энэ улс төрчнөр ашиглахад бүрэн зэвсэг болцсон байгаа байхгүй нөөттэй. Чи юу авч ийн, ямар хэрэглээтэй байна, ямар ийм авч ууж ийн тэр үтэл те. Чи юуны хашилтай байна гэдгийг үртэл нөөтөр чинь бариад авч байгаа байхгүй. Тэгээ одоо тэд нар чинь хэрвээ шаардлагатай болох юм бол тэр датаг манай төрийнхээ яадаг үлээ те ашиглаад хордуулчих болж байгаа байхгүй ашилтай хүнд тэр бүтээгдэхүүнээр нь юм хөдөлтөл байхгүй болно шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуул одоо жилийн дараа авна. Бензиний үн нэмэгдчих хэцүү. Одоо засаг барьж байгаа улс төрийн ямар нэг байдлаар энэ бензиний үнийг барих гэж үзэх байх гэж би одоо байхгүй. Одоо жишээлбэл улсаас хэдих татаас өгдөг ч юм уу эсвэл маш их өндөр үнээр одоо гадаас бензин худалдаж авчаад тэрнийхээ алдагдлыг төр зүр одоо татасаар харгалдаг ч гэдэг юм. Энэ маягаар одоо ингээд нэг бензиний хит хүнд оруулахгүйгээр нэг жилийг торгоох бах айгуул. Гэхдээ тэгээ цаана өчнөө нөхөс одоо нэг төсвийн цорхоо өдр бий болно. Тэгээд инфляц ч гэдэг юм уу татвар нэмэгдэх байдлаар ерөөсөө бидний энэ амжиргааны зардал өртөг гэдэг юм улам бүр нэмэгдээд байна. Тэгээд дуудахгүй бид нар юу машин ч унж чадхаа болчих гээд яг энэ маягаар. Одоо энэ хүчээр барьсан юм яг 2008 оны сонгуулиар тэгсэн шүү дээ. Долларын аншийг хүчээр бариад байгаад байсан 800 төгрөг байж байгаа. Сонгуулийн дараа тэрийгээд угаасаа тавихаас өөр байхгүй бид нэр хэдэн жилээр торгож чаддаг юм. Тэгэл тавихад шууд 1700 руу очиод те хүмүүс нөгөө хамгийн бага хүүтэй гэж хэлсэн доллараар зээл авсан байсан хүмүүс чинь тэгээд зээл нэстэй давлтаад амар өгч ирсэн шүү дээ. Эдийн засгаар машинтай хүмүүс чинь машинаа хуваалгаад машины дизель энтрэ долларын зээлээр энтрэ авцсан байж байгаа л яг тэр шиг юм болохгүй байна. За тэгээд энэ бас төрийн оролцоотой хүү
Энэ бас манай яг нөгөө хадгалан зээлийн хоршоо шиг нэг амар том хэрэг гарч ирж байна л та. Орон сууцны барилгын компаниудын зээллэн тий. Энэ тоо баримтаар одоо энэтэй холбогдуулаад хуулийн төсөл хуульд өөрчлөлт оруулах гэж яваад шүү дээ. 58 аж ахуйн үзсэн үү? Тийм тэр одоо сүүлийн 3 жилд гэхэд л 1200 иргэн охирсон нийт 150 тэрбум төгрөгийн хохирлттой юм асуудал гараад ирсэн гэж байгаа юм. 40% нь болохоор ерөөсөө энэ захиалгын гэрээний хэцүү орчноос болсон гэж үзээд давхар нэг одоо барьж байгаа орон сууцыг худалдаад явчихдаг. За эднэр болохтой өөрсдөө одоо бид нар яг энэ зөвшөөрөл юм дээр компаниуд бол тийм тайлбар хийгээд шүү дээ. Өгдгүү чирэгдүүлдэг учраас бид нар тухайн эхэлж ихт нэг өөр үн анштай байдаг барилгын материал. Барилга явуулж ихт одоо хэлгээ айлын хориг янз янзын шалтгаануудаас болоод барилгын материалын үн нэмэгдчихдэг. Тэгээд эхний зээл нь яг ковидын үеийн нөгөө нэг хил хааснаас л болсон юм шиг юм яриад байгаа. Их үеийн юмнууд тийм. Наач яг Их үе нь бол надад хэлнэ би. 6 дахин нэмэгдсэн гэж байгаа байхгүй ковидоос өмнөх. Тийм болохоор нөгөөдөл ч үнэ нэмэхээс өөр аргагүй болоод үнэ нэмэхийн тулд нөгөө иргэдийг хохироочл гарна шүү дээ. Анхны зээл гэрээндээ өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Эсвэл бол тамбур хэрэгтэй болно гэж. Тэгээд ингээд давхар зараал явцсан. Одоо ингээд эн чинь яагаад гэхээр хүмүүсийн мөнгийг өртчилж аваад тэгээ барилга нь дуусах нь удаашруулт тэр чинь өртгөн нэмэгдчихэж байгаа. Тийм. Тэгэхээр хүний хувьд ч хохиролтой, компаниудын хувьд ч юм хохиролтой юм болчихсон. Энэ ингэсэн. Одоо 2018-9 оны үед бол ер нь Mac би нөө дандаа ярьдаг ш хасал сая бас Mac, Mobilmet эднэр чинь бол би өөрөө яг тэр үед яаманд ажилладаг байсан байхгүй юу. Тэгэхэд би чи яг тэр сайтын ажлын албанд байсан учраас ямар юу бичиг ирдэг, ямар лобби нэмээд би мэдэн ш. Одоо нөө засгийн газруудаас ингээд санал аваад тэгээд тэр чинь жишээлбэл барилгын материалын ковоттой холбоотой тарифын одоо нэг хязгаарлалт тогтоох эднэр бодлогын юмнууд чинь барилгын ямар баталгааждаг байхгүй юу. Тэгээ бусад яамдуудаасаа санал аваад тэгээ засгийн газар одоо тогтоолын төсөл боловсруулад ингээд хууль дүрм журм бүртгэх процесс дүрм журм гар процесс нь бүрддэг байхгүй юу. За тэр үед яасан бэ гэхээр зэрэг одоо яг коронавигийн өмнөх жил чинь 2019 он баг шүү те. 2019 онд за ингээд том компаниудад ийм тарифын хөнгөлөлт идэлүүлэх тийм ээ. Импортын одоо чемч гэдэг юм уу өргөн хэрэглээний барилгын материалд ашиглаж байгаа түүхийд бараа материалыг одоо ингээд ковотор өсгөө хийсэн. Нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар болохоор зэрэг тухайн үед барилгын материалын үн одоо маш их танигтай байсан. Төрөж гэсэн одоо харьцуулах юм бол одоо $1 чинь хэд байгаа вэ тий 3600 болчихлоо шүү дээ. Одоо сая 230 төгрөг нэмэгдэх шиг боллоо. Тухайн доллар магадгүй 3000 ч юм уу одоо 2900 3000 ингээ байлаа гэж бодоход чинь бид нар ч өөрөө үйлдвэрлэгч орон биш. Үйлдвэрлэж биднэрт ямар ч ашиг орлого үр өгөж байхгүй. Тэгэхээр бидний ганц одоо түүхийдээ ч юм уу бараа материалаар хангаж байгаа зах зээл нь болохоор хэдтийн зах зээл. Тэгэхээр хэдтаас бид нар одоо хямдхан одоо юу гэдгийг материал, арматур, цемент энэ оруулж ирээд маш их барилга барьж болоод ирсэн байхгүй. За тэгээ яг 19-20 оны цаг дээр барилгууд маш хямдхан одоо захиалга авсан. Одоо би өөрөө хүртэл тэнд нэг одоо Америкт байгаа гэхдээ байр захиалж өгч ирсэн манай барилга барьдаг хоёр найз байгаа байхгүй юу. Одоо тэр өргөдлийн байнгын орооны хор дээр хөрх амьтад ингээд сандарсан бас иргэдэд тайлбар өгөөл. Тэр үед за бүр дөнгөж эхэлж байхад 900 мянган төгрөг захиалга авч ирсэн. Метр квадрат нь. Тийм. Тэгээд цаашаа 2 сая 200 таньдаг одоо над хуулийн зөвлөгөө авдаг, надад тусалцаа авдаг гэж надад бүр ингээ хямдруулаад сая 100 200-аар надад ингээд нэг 80 м квадрат байр маяг үжсэн тул байгаа байхгүй юу. Тэгээ би тэрийг нэгтэй хэлээ нөгөө гадаад байгаа хүмүүс чинь байр авах айгүй сонирхолтой шүү дээ. Их орондоо ирээд амьдрын гээд тэгээ байжсэн чинь төрийн нөгөө дараас нь шийдвэрүүд ажил зогссон. Тэм чинь нөгөө юу гэж ажиллах байлж шүү дээ. Барилга барихын нэтгийг хэлбэр нөгөө гадаа гарч гуанзанд ороход хэцүү болсон шүү дээ. Тэгээ хил хаацсан. Гайлаар ямар ч бараа материал орохгүй. За тэгээд нөгөө тэрийг дагаа нөгөө валютын өсөлт чи амар болчихсон. Тэгээ ингээд 1 жил барилгаа бариагүй 2 жил барьж чадаагүй. Тэгээ 3 дахь жил рүү орох гэхээр нөгөө барилгын өртөгч нь 80 мянга. За дунд чинь нэг 120-30 мянга байсан бетон зурмагч нь 6 дахин өссөн. 5 дахин өссөн. Яг тухайн үед бүр 3 дахин өсөж ирсэн. Яг коронавигийн үеэр хил хаагаад 3 сар болоход 150 мянган төгрөгийн бетон зурмаг 450 мянган төгрөг. Та нар боддоо. Гэхдээ энэ чинь нөгөө гол орж байгаа барилгын материалын одоо юу штэ
ганц бараа бүтээгдэхүүн байхгүй юу. За тэгээд одоо нөгөө ар мотор, тай, төвжээ, хив, хашмал тэгээд тэр чинь валют савлчаар чинь мэдээж тээвэрлэлт үнэтэй болчихно. Ингээд дөрөөсөө ингээд ширхэг бүр дээр бараа материал үн одоо ингээд 6-аас 8 дахин ил өссөн. За тэгээд нөгөө хүмүүс чинь сая төгрөгийн борлуулалт авсан байдаг. Одоо ахаад бид нар ингээд гэрээндээ өөрчлөлт оруулах юм бол доорож 3 сая 4 сая болгож иж за нэг 3 сая болгож иж тэд нар чинь нэг ашиг олохгүй мó гэхэд ядаж хүмүүсийн хохирлого болох хэмжээнд дээр ингээд ирчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм болонд бод байдал яахгүй. Тэр захиалсан хүмүүсийг бас буруутгах харахгүй. Яг тэгвэл тэр чинь хямдхан байгаа учраас тэр хүний мөнгөөр барилга барих гэдэг учраас тэр хүн бас зах зээлийн мэдрээд хоёр тал хоёулаа сайхан ингээд зөвшөлдсөд ингээд хилцэл хийж гин. Энэ талд бол хинийхэн ч буруу байхгүй. Тэгээд тэгэхээр чин бодит тэр захиалсан иргэн мөч хэцүү шттэ. 3 4 5 жилийн дараа одоо барилгах чинь ийм үнээр босох боломжгүй. Тэгэхээр одоо та нар гэрээндээ өөрчлөлт оруулаад 3 4 сар болохгүй. Энэ иргэний хуулиараач боломжгүй. Хилцэл гэдэг чинь өөрөө талуудыг хүсэн сонирхол учраас тэр анх хийсэн хилцлийн өмнө бол хамгийн хүчтэй. Тэгээ нөгөө талд хэн хожоод байна вэ? Хэн хохирохгүй вэ гэхээр төрөл хохирохгүй байна. Яг тэгвэл төр өөрөөсөө янз бүрийн шийдвэр гаргадаг. Ковотын тэр шийдвэр гаргаж байна, тарифын шийдвэр гаргаж байна. За Монгол банк мөнгө хэвлэж байна, тийм ээ. За коронавигийн үеэр ингээд маш их бэлэн мөнгө тараасан ийм чимний баялаг, тийм чимний баялагын хувь гэдэг. Энд чинь тийм яг бодтер тийм цаана бол биднэрт нөөц байхгүй зүгээр л мөнгө хэвлэл тараачж байгаа. Тэр нь ямар нэг юм 5 толгой салхитай мөнгөний орд морд гэж нэг баахан дээлтэй хулгайчод очиж хэттэй аж ахуйн нэгжийг дээрэмдүүлсэн. Энэ бүхний чинь үр дагавар байхгүй юу. За хоёрдугаар энэ 58 компани гэдэг байгаа. Эндээс ч үл яг давхардуулж яг одоо мэдээж давхардуулж захиалга авсан бол эн чинь өөрөө залхим мөн. Яг тэгвэл тэр чинь нэг хүн байр өгчөө дахиад давхар хүнд байр өгсөн тэр хүнд байр өгсөн нөхөлхөө зөвхөн эн чинь шунхан сэтэлтэй юм гэмт хэргийн шинж чанартай баггүй. Гэхдээ яг энэ 58 компанитайг тоолох юм бол тэм компани ховор. Энэ бол залхим мөн. Эн чинь бол өөрөө юу гэдэг одоо прокурорын төвшөнд энэ одоо дээд жүгийн төвшөнд зөвлөмж гараад үнэхээр давхалдууд гэрээг хийсэн бол энэ гэмт хэрэг мөнгө шийдсэн. Манай одоо энэ эрх мэдлэлнүүч гэдэг юм уу салбарын сайд барилгын сайдууд их улсын ерөнхий прокурор шиг яриад байгаа нь надад таалагдахгүй нэг жишээгээр бүгдийг нь хамтдагч авч яриад байгаа. Тийм тэгэнгүүт цаана юу нуугдаад байна гэхээр зэрэг одоо энэ ингээд нэг Нямбатар маадарын ардын намын хулгайчдын багахан барьсан үр өгөөжгүй ингээд ийм селебрити төмөг одоо та нарын долоон бууз руу баян шоу руу энэ дарих руу явахаар ингээд нэг жижиг дэд стант барьсан ингээд битүү мөнгө зутгацсан нөгөө юм хөнгөлтөө зээлмэл хятаас баах үр тавиад тэгээд тэр чинь нөгөө бараг квадрат метр тутамд нь тэд нар чинь сая 500 мянган төгрөг шатгаж тэгж амар олон их найдын 7-8 их найдвал бараг тийм их хулгай хийсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо төр юу сэдэд байна гэхээр зэрэг төр биднийг аврах гэдэг нь үгүй. Хэрвээ төр биднийг аврах байсан бол аль хэдийн л аварчих байсан. Гэхдээ үр дүн төрийн оролцоо ингээд байх тусам бидний амьдрал улам хүнд болоод хүмүүс харахгүй байгаа нэг харлахan байгаа байхгүй юу. Одоо яах чинь хууль батлах чинь. За барилга захиалах юм бол улсын бүртгэлд тийм орсон бүртгэл хийлгэнэ гэж юм тийм ээ. Тийм буруутай 58 компаниуд ингээд хамруулж ингэж хоромж ирэх гээд тэгэхэд бодит байдал дээр юу чинь одоо би 2-3 компани асуудлыг өмгөөлж байна. Бас байр захиалаад хохирцсон иргэнийг би өмгөөлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бодит байдал дээр юу ихээр зэрэг энэ гэмт хэрэгчээ өөрөө асрыг онцог хэмжээний хохирлтой учраас 8-аас 12 жилийн хорих хялтай хамгийн багадаа. Тэгэхээр барилгын компанийн захирлыг нь барилгын одоо ажлыг нь зарцаагаад барилгын одоо нөгөө захирлыг нь шоронд хийчихээр тэр хүн хохирлоо хаанаас бардуулах юм? Төр энийг өгөхгүй шүү дээ. Тэр хүмүүс энийг ойлгохгүй байгаа байхгүй юу? Энийг нөгөө гой давхарч хүзүү гэдэг шиг энийг ийм нэг барилгын компаниуд мохоо иргэдэг заллаад байна гэдэг улс төрчид нэг ийм сайхан сэтгэлтэй дүр тоглонгуудаа цаагаараа нөгөө нэг төрийн бүтлгүүцэн барилгууд байна. Одоо тоос, ноосог, одоо энэ селебдид бүц мүц ийм юмнуудынхаа шахаг бид нар өндөр үнээр хийх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхдээ тэр чинь хохирцсон байгаа ирээдүйд очих байр биш шүү дээ. Тэд нар хохирснороо л үлдэнэ. Энэ поппортын дунд нэг хэдэн компани захирлууд ялаавна. Тэд нар хохирснороо үлдэнэ. Харин хэн хожих вэ гэхээр зэрэг 4 жилийн циклдээ ингэж явж идэг. Тэр хулгайчууд хамгийн ихээр хожих байхгүй юу? Тийм тэгээ одоо яг төрийн оролцоо гэдэг итгэлээ болгох. Гэтэ ер нь яг нэг зүйлийг тодорхойлох төр гэдэг бол эзэн биетэй ч юм уу тийм. Харин тийм зүгээр биш impersonal те тийм зүйлтэй институт хэрэгсэлтэй төр гэдэг өөрөө нэг юм тусдаа биднээс өөр entity байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм чинь төрийн одоо юу гэдэг эрхийг атгаж байгаа нэг хэсэг хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн бодлогыг одоо төрийн бодлого гэж яриад байгаа те. Тэгэхээр тэр хүмүүс одоо бол Монголд бол мэдээж нийт одоо юу гэдэг
сонгогчдынхаа эрх ашигч гэдэг юм уу төлөөлдөг. Ер нь ардчил бол төлөөлийн засаг гэдэг те иргэдийн одоо ард түмний төлөөлөл одоо иргэд төлөөллөөрөө дамжуулан одоо засаглалаа хэрэгжүүлж байгаа гэдэг гэж ярьдаг энэ онол энэ идеал энэ санаач аль хэзээ бүтлэгдэж ардчил гэдэг чинь том бизнес лобби ашиг сонирхлын бүлгүүдийн засаглал шүү дээ. Ер нь бол тэрний бүгд л мэддэг болсон. Тэгээд энэ одоо монголчууд төрийн оролцоог ардчлалын үед их нэмэгдүүлэх тухай яриад бол ардчлалын үед зогсоо цагаа олон янз юм улсын одоо үүдээ өмчийг ч юм уу улсын нөөцийг тонхсон олон бүлэглүүд өөр хоорондоо дандаа харилцаа 4 жилээр ээлжилж яд юм аа. Тэгээд ямар нэгэн төрлийн оролцоо нэмэгдүүлээд ард түмнийг хамгаалах тухай санаа гарч байгаа бол тэдгэр бүлэглүүд хуурам хэрж өөрсдөө одоо мөнгө зөвшөөрөх ч юм уу улсыг ч юм уу ард түмнийг ч юм уу татвар төлөгчдийг л шулгасан тийм санаанууд байдаг шүү гэдэг. Нэг юм нэмэгдүүлэх маш гэдэг шиг. Одоо тэгээд дээрэс нь нөгөө орон сууцны үнц гэдэг юм уу тийм ээ хөөсөлт чинь нэг ийм юмнаас үүдээд хүмүүс хямдхан байр одоо сууцанд орох тэр иргэдийн одоо өөрсдөө хэрэгцээнд таарсан юм л хайж байгаа болоод хөөрхөн амтд одоо нэг 30% өрсөлгөө өгөөд нэг сая төгрөгийн 2 сая төгрөгийн өрсөлгөөтэй байр захиалж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ бодлогыг чи одоо ингээд маш их далимдуулж байгаа юм бол одоо энэ төрийн орон сууцны корпорацийн бодлого байна, ноосгийн бодлого, ипотекийн зээл байна. Төрийн орон сууцчлах бодлого 8% хүүтэй зээл энтер ипотекийн хөтөлбөр гэдэг чинь надад бүрдэн бич хамгийн гол гэсэн болж байна. Одоо жишээлбэл түрүүн хасар ярьсан шүү дээ. Ил харагдах, үл харагдах гэдэг нөгөө бас яг 1850 онд бичсэн тэр ном байгаа шүү дээ. Тэрний чинь гол санаа нь тийм байхгүй юу? Төр хэн тухайн орон сууцны хөтөлбөр зарлцлаа. Энийг ингээд зорилт бүлгэн ч юм уу тийм ээ одоо юм орлого багтаа иргэдэд 2 өрөө байрыг бид нэр 100 саяар өгнө гэж зарлцлаа тийм ээ тэнгууд зах зээлийн байр 150 сая 200 сая төгрөг байлаа. Тэгэхээр тэр үнийг хэн төлдөг вэ гэхээр зэрэг тэр үнийг бид нар төлдөг байхгүй. Ягаад гэвэл тэр хамгийн муу газар байраад тэр ямар ч борлуулалтгүй ямар ч ашиггүй газар орон сууц босгоцсон бол тэрний төлөөсийг нь татвар төлөгчд төлдөг байхгүй юу. Тэнгүүд одоо юу гэдгийг тэр 100 сая төгрөгийн байр 200 сая төгрөгийн байр гэж одоо нөгөө жинхэнэ ил хард үл хард бас цаагийн санаа юу вэ гэхээр зэрэг зөвхөн анхны үнээр эдийн засгийн бодлогыг тодорхойлж болохгүй бидний мэдгүй юм зөндөө байгаа гэж байгаа. Жишээлбэл яамны нэг мэрэгчлэлтэнд юм уу тэр нөгөө хайки онлоор бол яамны нэг мэрэгчлэлтэнд бол бүх мэдээлэл байх боломжгүй. Мэдээлэл гэдэг чинь өөрөө тэр үнээр тодорхойлж ийдэг. Тэр тархмал мэдээлэл тэр чинь энгийн иргэдэд аж ахуй нэгжүүдэд байдаг юм баггүй. Жишээлбэл юу гэдгийг яармагт байр өөр нэг үнцэнтэй 5 шард байр нэг үнцэнтэй мэдээж одоо хотын талбайд бол нэг төвлөрсөн төлөвлөгөөд бодлого чи ерөөсөө тэгэл энэ төвлөрүүлж үтгэж байгаа этгээдүүд чинь эдийн засгт бүх мэдээллийг нэгэнд ор цуглуулад тэр нь одоо цаг үеийн одоо цуглуулж чаддаг байлаа ч гэсэн мэдээлэл чинь ингээ секунд тутмаар үний өөрчлөлт чинь ингээ нөгөө хөрөнгөний бирж дээр ингээ хувьцаа нөгөө банк цаг минут тутам солигдож байгаа шиг өөрчлөгдөж байгаа учраас тэр мэдээллийг цуглуулах чинь хэрэггүй тэр мэдээлэл байдал чинь төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийг биелэх боломжгүй гэдгийг хамгийн том нотлох гэж ярьсан тий. Тэгээ үний за энийг бүр дэлгэрүүлж онл яриад яг. Гэхдээ ер нь одоо ингээд төрийн оролцоог айгүй эдийн засгт одоо ингээд байнгын нэг юм жаргалтай болгоно, гоё амьдруулна, эсвэл одоо үүдийн үнэгүй болгоно, эсвэл та нарыг орон сууцнд оруулах гэсэн төрөл их олон хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа бол тэгэл таны амьдралын өртөг олон нэмэгдэл төр томрол олон паразит төрөл одоо манад амар ийм болцсон байна. Тэр шуун фабрик гэдэг штэ. Тэрний цаана юу гэнэ нохоо муур эдгээр татвар төлөгчдийн мөнгөөр зарим нохоо муурыг тийчээд амтны ирэх гээд одоо буудаж болохгүй гэн. Годомжинд яваа зарим нохоо буудаж болохгүй. Тэр ингээд татвар төлөгчдийн мөнгөөр тийчин тэгээ тэнд нэг баахан хүнийг цалинжуулж чинь тэдний зардал, урсгал зардал юу гэдэг ийм юмнуудыг өрнөдийн улсууд нөгөө Америкийн баян тийм улсууд шиг одоо Монгол тийм болж байна. Тэгээ ер нь энэ төр томрол байх тусам та ядураал байна гэдэг л ойлгох. Яг та тэр төрд очдог паразит нь болдсон бол бусад ямар ч тохиолдолд та ядуу. Тэр нохооноос иргэн тэр нохооноос байна гэж шүү дээ. Спрей илэгдэг бол тэр спрей илэг нөгөө буудчихдгээс одоо тэгээд тэр муурыг бас тийм гэж бүгдэнд нь спрал тавина. Одоо монголчууд нэр үнэхээр хүний асуудлыг шийдэж чадахгүй ч зорбин нохоо могооны асуудлыг татвар төлөгч юм уу шийддэг. Яг үнэ. Тэр нохоонууд ч одоо гидс ч юм уу ингээд зориултын хоол модор таньдуулаад ингээд идэв. Удахгүй тэднэрээс дор амьдрын шүү дээ би. Тэрийг бол тэгэл шага алгадчихал нэг ай тавиал нулимс нь хоолон зангирал тэгэл ингээл нэг юм ядуу байж ах юм. Голлох сэдв бол бензин байна. Бензин их хүнд байна. Одоо эдийн засаг их хүндрэх бах. Юмны үн мөн бас их нэмэгдэнэ.
Нөгөө инфляц тооцох аргачлалаараа тооцох юм бол одоо инфляц нэмэгдэн шүү дээ жаа. Тэгээд одоо Монгол банк ч бас түрүүн би харж байхад жилийн дотор 28.2 тий одоо хувийн мөнгөний нийлүүлэлт хийгээд байна гэж шүү. Тэгэхээр эн чинь одоо жилдээ борог 4.1 гэж байгаа байхгүй юу? амар. Яг хэдүүл инфляцийн сэдвийг нэг тусдаа яриулах тийм ээ. Бүр ойлгомжтой байдлаар шүү дээ. Инфляц бол амар сэдв байхгүй. Амар шүү. Бидаас нэгс бараг 2 цаг хүмүүс ойлгуулмаар байгаа юм да. Тэгэхээр цаад дутдаг учраас. За тийм байх шүү дээ. За иймэрхүү сэдвүүдтэй байна. Тэгээ орон сууц одоо 8 жилийн өмнө 60 сая төгрөг байсан орон сууц одоо 203 сая болгоцсон чинь ерөөсөө ипотекийн зээлийн Зээлтэй шүү. Орон сууцны зах зээлийн хөөсөл байхгүй тийм. Жишээлбэл уучлаарай нэг юм. Одоо жишээлбэл юу гэдгийг төр ингээд мөнгөтэй болчихно шүү. Тэгэхээр тэр манай инженер ч юм уу одоо техник ажилч бас хомсдолтой шүү дээ. Тэгээ байгаа хүмүүсийн авчин тэнгуут нөгөө нэг өрсөлдөж байгаа хувийн аж ахуй нэгжүүц чинь илүү үнэтэй инженер техник ажил бараа материал авах ажил гарч байгаа хгүй. Тэгээ эн чинь бас үнийн өсөлтийн нэг хэлбэр шүү дээ. Ер нь ингээд яг эдийн засгийн ухаанаар яриад л шүү дээ. Түмийн мэржлэн. Гэхдээ ингэж ярихээр хүмүүс ойлгохгүй. Энд чи хитрхи онолтж гин гэдэг. Тэгэхээр одоо яг яаж ярих ч айгүй хэцүү. Зарим одоо үнэхээр ийм хэцүү ойлголтуудыг хялбаршуулж ойлгох арга барга үнэхээр байхгүй. Зарим хүмүүс одоо гадаад нэр томьёо хэрэгжилж ийн энэ төр гэлдэж байна. Яг үндэ тэр монгол хэлээр юу гэж хэлэх мэлхий би одоо бямбер инжин биш байхгүй юу? Тэр тайлбарлал ингээд цаг алдагдаад уг нь энэ гадаад үгийг ч юм уу жоохон хэцүү ойлгохгүй байгаа юм уу хүн үг нь жоохон ойлголтыг байгуул тарих толгой хөгжиж байгаа дэр штэ. Үгсийн цаа чи концепц байгаа. Би нэг гайхуурч ухаантай болох гээд байгаа даа штэ. Тэгээ тэр концепцийг би монголоор амар дураараа зохиож мохортой биш бас хэцүү одоо тий. Кофег боргол гэдэг шиг би дэмжиж чадахгүй. Тэгэхээр ер нь их проблем их байна. Бид их харах байна. Нөгөө талаар ингээд миний ажиллаж байгаа сэтгүүл зүйн салбарынхан дээр нь яам улс төрчид Монгол банкын бүгд инфляцийг үнийн өсөлт гэж яриад идэх байхгүй. Биш инфляц гэдэг чинь таны хэрэгжилж байгаа мөнгө чинь ямар ч үн цэнэгүй цаас болоод байгааг чинь хэлээд байгаа. Тэгээс үнийн өсөлтийг харан талх 200-500 болчихгоо тэрийг инфляц гэдэг гэж байна. Энийг гэхдээ бараг энийг чи бараг нөгөө мөнгөний тоо онол гэдээ бүр ин чинь 16 дугаар зуунд Либон хин блэ. За би нэрийг марцсан. За бүр дундад 100-ны үед л ер нь би бас ойлголт энийг ойлгоцсон. Тэрнийг яг маасад одоо хүртэл хүмүүс одоо тэр ойлгох догол байгаа. Ер нь бол ойлгуулахгүй ч байна. Нэг эдийн засгийн ухаанд бол тэр биш дээ. Одоо ер нь мөнгөний нийлүүлэлт ингээ нэмэгдүүлэнгууд нэг ч мөнгө бүхэн үнцнийг харддаг та ханшин дундаг гэдэг бол дундад 100-ны үед нийцсэн баг. Энэ инфляцийг ер нь хэдүүлээ. Нэг жишээ мэшээтэй ингээд аль болох ойлгохгүй үзье тий. Хамгийн наадлын одоо чинь орон сууц бүх юм дээр авах хэрэгтэй байхгүй тий. Яг хэмжээс үүдж байгаа юм хүмүүс мөнгөний үнгүүдтэй үнцэн бууж байгаа. Одоо манайх хувьлаа нэг анх цаасан мөнгөн баталгаа цаасан мөнгийг гаргасан гэж өөрсдөө цээжидэлдээд идэг шүү дээ. Тэгэхээр энэ юан улсаас хөөгдөж гарч байгаа тоон төмөр хаан чи ерөөсөө энэ мөнгөний нийлүүлэлтийг ихсгэл баталгаагүй мөнгө тэгэл инфляцт идэг. Тэгэл тэгжил хөөгдөж гаргаж байгаа шүү дээ. Өмнөдсөн улсыг байлдан дагуулахдаа цаасан мөнгө хөвлөд гэдэг. Тэгэхээр тэрийгээр дайнаас ахуужсан сүрдээ инфляцид өртсөн. Тэгээд өгсөн өсөөгөө эдийн засаг нь одоо ингээд савлаад ирэхэнгүүт цаасан мөнгөө боловсон. Ерөөсө хүн төрлийн төвөнд хамгийн анх бол хятад цаасан мөнгө бий болсон. Дараа нь Юан гүрний үед тэрнийг замбраагүй гэхээр хэвлж инфляц бий болгож дайн санхүүжүүлсэн. Одоогийн том Америкийн ч гэдэг юм уу Европын төв банк гэдэг байгаа шүү дээ. Эднэр байгаагүй байсан бол дэлхийн 1-2 дугаар дайн ч гэдэг юм уу те энэ амар том дайнууд ч бий болохгүй. Яг төрийн мөнгө санхүүг ирэх мэтэл хэд хязгааргүй болчихсон. Тийм учраас одоо мөнгө хэвлээд ард түмнийхээ одоо мөнгө худалдаа авах чадвар дээрэндээ шууд татвар оноохгүйгээр те ингээл зогсоо цаггүй мөнхийн дайн үргэлжлүүлэх боломжтой болсон гэл те. Нөгөө Чикки Ларлын Creature гэдэг нөгөө амтан гэдэг нэг алдартай ном байдаг. Тэгээд яг тэр нэг зарим хүмүүс нь хувь дэний онд гэж ярьдаг байсан. Одоо л ерөөдөө бүгд л мэддэг болчихлоо шүү дээ. За одоо тэгээд их оронч сайхан монголчуудыг эх 7 хоногт COP17 гэдэг зүйлээр яг сайхан мөнгө иддэг ийм хурлан
болох ч шүү дээ. Энэ 20 тэрбум орны майхан барьсан ширээ судалж байгаа зүйлээр бас дараа нь сайхан яриа. энэ сэдвэрээ эх 7 хоногт та бүхэнтэйгээ Элбэг дурч шиг гадаадын хурал хийгээл нөгөө том гадны дарга нарын дунд Чингис хааны хувцастай те нэг золбон хөдөөний нөхөр те яг нөгөө дутуугийн комплекс манай энэ дуусна. Одоо манай хаан сууж суудлаасаа буухаасаа өмнө дутуугийн комплекс гүйцээж хааны хувцастай тэр дунд даналцмаар байна шүү дээ. За. за.